Нийт тасарчлаа. Одоо зүгээр болчихсон. Сайн дисконнект болоод яачлаа. Одоо зүгээр болчихсон. За тэмцээний үед бол гадаа асарт болж байгаа. Тэгээд гадаа жоохон салхи шороотой болохоор юу яриан жоохон шуугаад нөлөөлөд шиг байна. Ямарсан Корейд бол 2 дахь бангаараа давсэрэг бандсан. За XP бол эхнийхээ пикээр Огрыг авлаа. За Огр бол угаасаа маш хүчтэй баатар байгаа. Спорт баатар гэхэд стрэнж айгүй өндөртөө. Тэгээд эхний мэдээж мулткастыгаа тусламжлаагаар айгүй өндөр дэмэжийг бол нэг дор үзүүлдэг байгаа. Тэгээд Аганы махан бол мэдээж нэмэлт нэг бласт гарч ирнэ. За Корейд бол эхнийхээ пикээр шууд Draw Ranger авч байгаа. ICT Expo дээр тоглож байгаа ч гэсэн Draw Ranger ерөнхийдөө бол пиклж тоглож байсан. Тэгээд бүр аль дээр үеэс л ерөнхийдөө Draw Ranger, Visage, Vengeful 3-ын комбо бол байсаар байсан. Энэ удаад хараа Vengeful-ыг XP бадах нь эсвэл Core авах нь гэдэг бол сонирн байна. За одоо хараа XP-ийн 2 дахь пик явах гэж байна. Radiant team ban. За энэ удаа тэмцээнийг дарахад зохиосон ч гэсэн ерөөхдөө бол дараагийн удаа тэмцээнүүдийг бол Улаанбаатар зохиохоор болсон байгаа. Тийм болохоор ерөөхдөө тэгэл болох. За XP-ийн хувьд бол за 3 дахь багаараа Tinker бандж байна. Энэ ер нь бол айгүй сонирн үзэгдэл байна. Яг нь Visage-ийн хувьд бол Familiar дээр одоо портал буугаад авах боломжтой гэж бодсон болохоор Tinker бандсан байж болох юм аа. За Корейд бол Earchecker 3 дахь бангаараа бандж байна. Мэдээж хэрэг мангар маш олон стата өөрөө ч гэсэн аюу юм спорт гэхэд аюу хөдөлгөөний сайтай баатар болохоор ер нь тэгээд пиклэгдэх хувьд бол баатар нэлээд өндөр байдаг баатар байгаа. 5 seconds remaining. Reserve time. Тоглолтыг бол шууд гаргаж байгаа. Ямар ч гэсэн одоо Twitch-ээр татж байгаа delay бол ердөө яг 10 секундын зайтай яг тоглолтоос бол явж байгаа. Харин Dota 2-оор үзэх юм бол 2 минутын зайтай явна. За XP-ийн 4 дахь бам бол Storm Spirit байл. За Core шууд Queen of Pain-ыг авчиж байна. Сони хацралтай уул яг Draw Ranger Visage-ийн пик дээр бол мэдээж хэрэг Vengeful бол айгүй чанга пик байдаг байгаа. Аль аль нь яг ауратаа тэгээ дээрээс нь өндөр дэмэж үзүүлдэг болохоор хамтдаа пиклэх үе бол маш олон байдаг. За XP-ийн хувьд бол одоо 10 seconds. Priest Backtam чинь нэлээд урдаа гаргаад өгдөг болохоор даацл маацл байсан ч гэсэн ерөнхийдөө бол айгүй боломжийн хөлбөр юм болоо гэж ер нь бол миний зүгээс бол бодож байна. За тийм Аюуг авч байна. Мэдээж за энэс харахад бол Priest Аюу хоёр баг дээгүр тулж яваад за Ogre доор carry-га хамгаалж явдаг ч юм аль эсвэл энэ гурав хамтдаа aggressive lane явж магадгүй. Угаасаа Draw Ranger Visage 2 бол нэг доор мангар маш өндөр дэмэж үзүүлдэг болохоор тэгээд агрессив явах үе бол ихэвчлэн ер нь бол байдаг. За тийм болохоор урдаас нь шууд Priest Ogre Аюугийн хамтаар бол явах бас боломжтой байна. Radiant team pick. За 84-ийн патч дээр уул Furune-ыг бас нэлээд сайжруулсан ч гэсэн гэхдээ миний бодлоор хангалттай сайжруулсан гэж бол бодохгүй байгаа. Тэгээд тэсэлжсэн ерөөхдөө бол Core-оос бол тэгж байгаа нэлээ дандаа рейнжний баатрууд дээрээс нь ауратай. Тэгээд тийм болохоор бас ингэж байгаа болов. 10 seconds remaining. Reserve time.
XP давхны баг биш ээ. Өмнөх улсын оргуудаар ч гэсэн ерөөдөө бол орж исэн баг байгаа. Тэ. Ер нь бол одоо XP-ийн хувьд бол хуучин 2015-ын хүмүүс байгаа маань. Тэгээд за одоо угаасаа шороо шуурга байтгаа бороо орох гэдэг шиг байна энд. За ямар ч гэсэн одоо XP-ийн 4 дахь пик явж байна. За хэрвээ уншаад байгаа бол дахиад нэг рефреш гэдэг зэрэг болохгүй бол яг бичлэгийнхаа чанарыг жоохон бууруулж болно. Гэхдээ уул нь жоохон гайгүй чанартай үзүүлэх юм бол уул нь арай гайгүй байх болов уу гэж бодож байгаа. Яг стримийн хувьд бол асуудал байгаа. За ямар ч гэсэн XP-ийн хувьд бол 4 пикээр Gyro пиклж байна. Ямар за эндээс харахад бол Gyro Ogre 2 хамтдаа тэгээд Io Bristol 2 дээгүүр эсвэл доогоор явах боломжтой. За тэгээд ажин ч байсан ерөнхийдөө аль талаар явж болно. Мэдээж Gyro хувьд бол Queen of Pain-ийн урдаа шууд голоор явсан ч гэсэн ерөнхийдөө боломжтой байгаа. Хоёр дахь скил нь нэлээд өндөр дэмэжтэй болсноос хойш ерөнхийдөө mid Gyro бол нэлээд бас онширсан байгаа. За харин Core-ийн 5 дахь бомб бол нэг сасаасан бай. За мэдээж байж болох юм аа. Queen of Pain голоор явж байхад бол урдаас нэг сасаас явах юм бол ямар ч боломж өгөхгүйгээр өөрөх нь манагаар нь өөрийг нь дарамтлах. Нэг сасаас нэг бадснаас ерөнхийдөө зөв байсан болоо да. За харин XP-ийн хувьд бол 5 дахь бангаараа Warlock-ыг бандсан байна. Миний бодлоор бас яг нэлийн өөртөө бихтэй жоохон уялдаатай банк байгаагүй болов гэж бодчих Core. Radiant team pick. Templar Assassin. За XP-ийн сүүлийн пик бол Templar Assassin байлаа. За тэгээ одоо яг 2 багийн тоглолт яг эхлэх гэж байна. Prepare for battle. Core-ийн хувьд бол ерөнхийдөө нэг рүүний төлөө байлдыг гэсэн бодол бол угаасаа байхгүй юм шиг. За аргагүй хаа. Core-ийн хувьд бол ямар ч стан бол их үед бол байхгүй юм байна. Их үедээ шиж ер нь бол Core-ийн хувьд бол станта баатар бол нэгч байхгүй байна. За арай XP-ийн хувьд бол арай одоога Gyro-гийн 2 дугаар скил Ogre тэгээд бол станта 30 seconds to battle. Ерөнхийдөө их үед дээр бол маш өндөр хэмжээний дэмэж өгцүүлдэг баатар байна. За харин Core-ийн фүрний хувьд бол маш хурдан хугацаанд худалдаага ирээд варда зоочсон болохоор яг доотлын рүү дээр байлгаж байгаа мэдээд яг өөртөө жоох ухаалгаар байглаад тэгээд нэг рүүнээс холилцсон гэсэн бодолтой байгаа шиг байна. За Bristol-д бол мэдээж фэнсуга ихтэй явж байна. Өөрт нь бол угаасаа The battle begins. Blessings. Worthy tribute. За Core-ч тэр XP өгөөч тэр айл нь яг болоор явж байгаа хоёр батхан бот рүүнд авчлаа. За ингэснээр ерөнхийдөө эртгэн ботлоо аваад дээрээс нь тэгээд хурдан XP-тэй левелчэд явчих болохоор аргагүй хаа. За Jedi-ийн хувьд ваардалсан ч гэсэн яг урдны ирээ ваардалсан болохоор тэгээд Io-гийн хувьд бол угаасаа secret-ийг явжсан болохоор шууд тэр доор девард хийчлээ. Denied. За яг тоглоом хийснээс хойш за Io-аар нэг зэрэг авснараа тоглолтын зэрэг авсан тоог тэргүүлсэн. За эндээс шууд за фүрн бол аргагүй хаа ингээд 3T-ээрээ зүгээр шууд ингээд цэргийн таслаад ингээд
угаасаа явцдаг байгаа. Ингэсээр өөр ч гэсэн сейф гээд өөрөг нь шууд таавар руу орж ирээд алж чадахгүй болохоор ингээд явах нь бол зөв арга болж болоод гэж бодож байна. За, Корийн дээдлийн хувьд бол угаасаа мэдээч Кристбэкт бол зай өгөхгүй баха. Pro Ranger Visage даацлаа 3 ер нь бол зуурдаг баатар байгаа. Тэгээд даацлаа хүмүүсээ бас хамгаалж тэгээд бас ихний үедээ бол маш чанга болоод. За яг түрүүнээс дээр бол Аяо Крист хоёр бол дээгүүр яваад хараа Оги Жайро хоёр бол доогуур явж байна. Шууд гол дээр бол Темплараас Queen of Pain хоёр бол нэгнийхээ өөдөө шууд болж байна. Ямар нэг юм болол уул Жидай Ситрилээс ч гэсэн яг түрүүн Ситриг бас алдсан юм байна. Ситриг ард хоёроо хоёулыг яваад хийлгүүлсэн. За энэ бол нэлээд бас алдагтай юм болсон болоо да. За Фүрэн бол шууд 2 минутынхаар үүнийг шахаад авчлаа. Темплараас бол Queen of Pain-ийн Shadow Strike-ийг маш гоёор мэйл дээр блоклоо сая. Ерөнхийдөө бол харьцангуйс нэг дэмэж аваад байхгүй. Өөрийнхөө цэргийг бас ингэ аваад болж байгаа юм. Илүү давуу тал болж байгаа юм лөө. First blood, more shall come. Одоо явах энэ үү? Жид эдэртэй Core spoil.
Бааштай. Бас дуусчлаа байна. Наа. Сая 1-0-ын яах юм бол? Эндээс авчлаа. Эндээс авчлаа. Юуны тэр чи юу таад байгаа ч тэр чи. Энэ корын тоглолт. Жак юм шүү. Тэр зүгээр тоглоод л шүү дээ. Тэр тоглолт. PlayStation. За зөв стримийн нэрийг яаж хэлдэг лээ? Нэмэлт чал оруулдаг шүү. За евро авсан. Нэг за мик асууж. Дээшлэгээр асууж байна уу? Ингэж асууж байна уу? Нэг Бано. Яа. За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ энэ та бүгд энэ өдрийн амраг ирээ.
За дархан Dew Championship 2015 тэмцээн уралдаан наадмын маань эхний тоглолтууд эхлэхэд бэлэн болоод хотоос баг тамирчтайгаа дархан хотод хөрөлцөн ирээд асраас та бүхэндээ мэдчилж байна. За цаг уурын байдал болон зарим нэг нөхцөл байдал төдийлөн таатай биш байгаа. Тийм учраас та бүхэн хүлээцтэй ямар нэгэн техникийн саадал гарах юм бол төвчээртэй хүлээцтэй үзхийг хүсэж байна. За яг одоо Dota 2 төрлийн зоны дахь тоглолтууд ихсэн одоо онолтоор бол Expo болон Core багууд тоглолт бэлэн болоод байгаа. За яг одоо Core багийн JD-ийн нэг тоглогч ready болсноор ямар ч бас тоглолт маань эхлэхэд бэлэн болно. За ямар ч үсэн JD маань comeback хийсэн. За ингээд дархан дахь энэхүү улсын аврах шалгаруулах тэмцээн маань өмнө анх удаа зохиогдож байгаа гэдгээр онцлогтой. Дархан хотод улсын аврах шалгаруулах тэмцээнд маань маш олон баг тамирчид оролцсон бөгөөд 230 гаруй 230-50-аад өнөө тамирчид хөрөлцөн ирж e-спорт төрлийн олон төрлөөр за тухайлбал CS:GO, VOT, The World of Tanks, за Dota 2 за тэгээд Tekken гэсэн төрлүүдээр өрсөлдөж байгаа. Та бүхэн яг одоо Dota 2 төрлийн зооны тоглолтыг үзэхэд бэлэн болоод байна. За өмнөх харамсалтай интернетийн цаадлаас болж тоглолт маань төр саацсан байгаа. Тиймээс Apage баатрууд бол аль хэдийн драфтлагдсан. За Core багийн хувьд Drew Ranger, Visage, Nature's Prophet, за NP, Dazzle, Cop, Queen of Pain. За Expo багийн хувьд Bristleback, IO, Ogre Mage, за Gyrocopter болон Templar Assassin нарыг аль хэдийн пиксэн байна. За Expo багийн хувьд Radiant Class, за Core багийн хувьд Dire Class орж ирж байгаа юм байна. За Core багийн хувьд бол та бүхэн ICT-д өндөр амжилт үзүүлж хоёрт орсныг финалийн төлөө Монгол цагтаа шалгаж үзснийг мэдж байгаа бах. Тэгэхээр мэдээж энэ баг маань маш сайн баг байгаа. За Core багийн гишүүдийг удахгүй дахин танилцуулах болно. За очлоо тэр за ямар ч үсэн тоглолт маань за Expo багийнхан таваараа нийлээд ямар ч үсэн Core баг руу дайсан бололтой түрүүн сая үзэж амжсангүй та бүхнээс өчөж за одоо тоглолтынхаа тайлбарт идэвхтэй орохыг болж байна. За Furion офлайнд явж байгаа байна Core багийн off нэртэй. За ямар ч үсэн бидээс чидэд ямар ч үсэн first blood бол авдаагүй bounty өнөө үлээж байна. Dota-ийн байршлыг ерөнхийдөө бол Expo багийнхаа авчихсан. Харин дээр бол Монгол баг илүү байгаа юм байна. Адилхан нэг bounty руу авах нь бол тодорхойлоо. За дахиад игнот чидсэн Rocket Bridge. За Rocket Bridge range-д ороод ирэхэд бол нэлээд өндөр damage үзүүлэндээ. Гэтэ Furion бол өөрийнхөө таврын талд safe талдаа байгаа юм байна. За Nature's Call дахиад гаргасан. Модон цэргүүттэй баатар маань офлайнд явж байгаа юм байна. За тоглогчдыг та бүхэндээ танилцуул. Expo Neo бол JD-ийн Akasha-гийн эсрэг явж байгаа Core багийн.
За харин Аю болон Bristol Expo багаас Corin Safety Drove Ranger Dust болон Саачсан 3 баатартай явж байгаа. За ямар ч байсан Tether Spray хоёроор ерөнхийдөө 2-3 дажгүй чадхаар харагдаж байна. Эхний хараас damage-ийг ерөнхийдөө Expo багийнхаа үйл ажиллагааг илүү өдөрж байна. Хоёр support дээр ямар ч тодорхой хэмжээний damage илүү өдөрсөн харагдаж байна яг одоогоор. За character core багаас Survivor ямар ч Drove Ranger Safety-нд байгаа хоёр хүчтэй Int support тэ за Expo нё ямар ч гэсэн reflection нэг авсан. За 3 skill гурван нэг авсан байгаа юм байна. Trick бол ямар ч гэсэн Jaded core багаас тусцааж гисэн. Ямар ч гэсэн Melt бол ерөнхийдөө Shadow Strike-ийг бол block зорилгоор авсан байгаа мэдээж харагдаж байна. За CSM байдлаар бол эхний 2 минутын байдлаар үйл ажиллагаа core багийнхан маань илүү явж байгаа харагдаж байна. За Illusion Rune авсан. 5 plus бол байгаа core offline-ээр дээр offline. Нэрээ бол offline явах мэдэд off болгосон юм шиг ч. Нэр нь бол гоё тохирч харагдаж байна да. За дээр за Visage мэдээ Soul Assumption болон Dust хоёр Poison та Soul Assumption за Drove тэгээд ямар нэгэн байдлаар тодорхой right click damage үзүүлснээр дараа Soul Assumption бол First Blood-ыг дээр авах магадлал core баг-ийн хувьд илүү давмгай байгаа болов гэлтэй харагдаж байна. За ямар ч гэсэн Jaded-ийн анхны эхний боотл бол ирсэн яг цагтаа бол ирж байна да. Ман HP болон mana нэлээд бага болсон байсан. За Shadow Strike бол нэрээ core бол нэлээд өндөр хараасаг үзүүлэх зорилгоор Shadow Strike бүр 2 авсан харагдаж байна. За энд харин голын хэрөө. За энэ Shadow Strike эрт авсны давуу харагдаж. За ботлын мөнгө болсон хэдэж ямар ч байсан. Дэс хийж байна да. За TP багийнх нь хайж хаа. За nice team TP guys. За on career. Ханаас аваад яваарай нэ. Ямар ч гэсэн тэвлэр ботл авсан. За Jedi энэ хооронд спинэд аваа үйл ажиллагаа илүү болсон гэж. За Furion бас стресс хийж байна. NP Aurmage ямар ч гэсэн маана гүрзаад Mango гэж айтан бодтаашин байгаа даач. Хадаа. За Flacken орд Хомислээ бүр 2 авцаа харагдаж байна. За Rock Brush за right click дэмж Furionаас илүү урж байгаа юм байна. За Aurmage support mana учраас за Ward-д ашигтай байгаа. First Blood-ыг ямар ч гэсэн Io Expo багийнхан First Blood-ыг таастер авчихсан байна. За үргэлжлүүлээ Jedi дээр хаастай. За double kill-ийг Expo нё хийлээ. 2-0. За руунд за нэмээд юу болоод байна да? Core багийнхан 3 дахь хэрэг хадж байна. Өөрөө мэж болон гирокоптернаар Furion дээр за хийлээ 3-0 болж яг одоо Expo багийнхан 3-0-аар их тав эхлүүлж байна. За миний ерөнхийдөө ихний таамаг бол Core бол илүү сайн баг гэж дүгнж байсан. Харин тоглолт бол Expo багийнхны илүү ашигтайгаар хийж байгаа юм байна. За Survivor point ямар ч юм тав дээр авсан. За дасал дэлхийн кортлээ өөртөө ирсэн. Dire's bottom tower is under attack. Shadow Wave!
техник салбарт харамсалтай маш их болж байна дахиад маань. За өчтөд багтар юу үзэжтэй авах гэж байна. Өнөөдөр багтарч маань тавханд мэдээлэл сэнд болчихсгээд бол 5 одоогоор бол 5 цаг орчим болж байна. Тэмцээний маань эхний тоглолтод ерөнхийдөө хийчихсэн. Radiant's middle tower is under attack. Тэр рэнжтэй орхон за дахиад харах байгаа бол шууг нь харах байгаа байна. За strap гэж юу гэдэг strap чадсан бол бодож машин байлаа чичсэн бол тэр мэдээ сандарчлаа шүү. Таавал яг одоор бодлоо яг гэдэг. Бодлын дөрөвчсөн бойс бодлоо. Замарчсан 2-0 тараас Экспанього нэлээд эхлүүлж байгаа. Гирокоптер дахиад нэг дээр хийсэн офлайн хэрэг ямч 2 удаа онгож чадлаа. За кидээ ерөнхийдөө ямар ч байсан болдоо 2 килтэй очсон Xbox багаар зүйл нэг муугаар харагдаж байна. За энэ харин харьцангуй 2 сэнзүүд харагдаж байгаа нь 6 левелтэй фрион болоо офлайны Xbox багийн офлайнаас үлээ даруй 3 левел 2 он сэж 3 левел хийж байна. Энэ бол core багийн бас нэг холбооны чадвар өсөл Shadow Strike гэсэн тэмдэр бол 2 килтэй учраас нэгэн гангстер хэцүү байна. 2 спортууд скинер рейнжнээс нэлээд хол байлаа. Facebook-тэй. За ботлоо ямар ч юм. Ботлоо гэж шийдсэн байна. Энэ үед бол JD Illusion-оор дээрээс авсан. За Камбуцэг Лама авсан багаас. За дээр Poison touch request back. The roller that is now back to side. The roller from Hotbox. Brilliant бохва. За сөөд дэм чамтай болоод би ирсэн марахгүй. The Poison touch does Dark light! Radiant's bottom tower is under attack. Shadow wave! Killing spree. Wrong. За коп жээд дахиад унж байгаа юм байна. 1 2. Dire's middle tower is under attack. За тэмцээ бүр 11 левелтэй 2 кат байна. 10 минутын за дээлэн 3-тай байлдан багийнхан тусч чадгаа 4 левелтэй Priest back байна. Ямар ч гэсэн Jump удаашруулаад орсон.
Юу сайн удаас үстэй. Private Joro drove the surviving ямар ч унгаатай. So, Jedi think to Justice in ерөнхийдөө өдрөө зав гэсэн Shadow Grave ямар ч 5 секунд маш амжилттай өгснөөр бол гинзаа чадж байгаа юм байна Jedi-ийнуудад. Заард Furion нэлээд дэмжлүүлчихсэн. Priest back дайрах баг левелтэй эргээд уцсан. Гера бодсон Акаши ямар Priest back хаалаа нордсон. Jedi-ийнуудад заартай байсан ямар ч кидэрдэг мега кидэж Стап болж чадсан. Мессэд бол Rocket Attitude Furion-ыг олдтой. Занкснер кидэр за 15 болж Expo багийн голын Templars тоглолт бол Expo багийг үнэхээр авч явж чадж байна яг одоо. Radiant's middle tower is under attack. Radiant structures are fortified. За нэг гараагүй нэг цогцолд дундтаа да. Radiant's middle tower is under attack. За метр Блинк яг 1 секундын хугацаатай байсан. Блинк гарахад ганцхан секунд байсан да. За Killers Google орж ирээд тийм юм шүү. Багссан дээр. Миний яриа. Нэг чиний орж ирээд байгаа чиний. Radiant's bottom tower is under attack. Инээсээ нэмж шууд шүү дээ. Нэг Ибн өөрөөгөө сонсоод айгүй эвгүй нүдчтэй уучлаарай. За Radiant's bottom tower has fallen. Dire's top tower under attack. За Furion яг одоогор бол 3 талисман авсан бай харагдаж байна. Ямар ч байсан 2 киллтэй 2-4 байна. Үдчихэд зүгээр л бол. Минийч хажуудлын шууг нь амар. Зөвхөн та бүхэн бас саундны талаарх санд сүмжлээ ямар ч Twitch-ийн чатан дээр санд үстэй бичиж болохоор байна. За тоглолтынхаа тайлбарт эргөө орё. Сая За тоглолтынхаа тайлбарт эргөө орё. За эхний тоглолт учраас бид бүхэн шалгах зүйл маш их байгаа. За Survivor яг одоо Madness Portrait Elvinskin-тэй харагдаж байна. Item-ыг та бүхэндээ дахин харуулъя. Support item-ууд за Dazzle Arcane Boots-тэй Furion бол 3-0 талисман авсан байгаа харагдаж байна. За Cordless item ерөнхийдөө за Jedi 9 level-тэй гол 9 level-тэй за түүний эсрэг авсан Templar яг одоогор бол 3 level-ийн илүүтэй байгаа харагдаж байна. За тэдэнд бол яг одоогор бол relocate бол маш их хэрэгтэй. Templar юм давуу байгаа учраас relocate хийсэн тохиолдолд бол relocate эрт гарвал kill хийхэд бол маш хэрэгтэй байгаа. За яг одоо дарханд бол үнэхээр зад шуурга авч байна да. Дарханд үнэхээр шуургатай бид нар бас яг Astras тайлбарж байгаа учраас яг одоо нөхцөл байдал маань тоглогчид бас баг зэрэг пауз авах үнэхээр шаардлагатай. Энэ бол цаг уурын байгалийн давтшгүй хүчин зүйл гэдэг шүү дээ. За цалих жоохон намтсан гөвли. Жоохон салих гайгүй бол. Та бүхэн тоглогчтой яг сэтгэлдээ угаасаа хараад ойлгож байгаа. За салхи шуургатай байсан ч гэсэн маш сонирхолтой доото маань үргэлжилж байна. Шуургатай гадаа талбайгаас тоглож байгаа учраас энэ шин зүйл маань бас маш сонирхолтой санагдчих байна. Тамирчдаас бас тэгээд шуурганд бас харах чадвар зэрэг янз бүрийн хөгжилтэй чадваруудыг шалгаж байж болох юм.
За салхи шуурга бол харьцангуй нэлээд салхитай. Шуургатай байгаа. За ямар ч байсан хоёр баг маань үзээ гэж байна. За Jedi Golson. За Nature's Call. За Spro тэгээд шууд Nature's Call гаргаад Roshan за медалийн аяг гараад гэхдээ Madness-тай бүгд ер нь бол range water байгаа юм биш үү? Core багийн драфтыг бол харж амжаагүй. Энд Cop дахиад унж байгаа юм Blink-д гарч амжихгүй. T ороод ирсэн. Blink 5 секунд гэхдээ ямар ч байсан Dazzle түүнийг аврах нь бол тодорхой болж та яг за Jedi ямар ч байсан энэ шуурганаар сайхан амьд гарлаа да. Шуургатай салхитай нэгтэй Jedi амьд байна. За би ч фотологтой бүр даарч ирсэн. За энэ дөр байлгаа сайс ямар ч байсан. За Sonic Wave орж ирсэн ямар ч Twix-ийг унаах боломжтой Relicate хийгээд явчлаа. Soul Assumption өгрөө дээр ихний өрөө Core ямар ч байсан гидэж чадсан. Drop анхтай T-тэй нэг зөвхөн анхын унгасан. Киллер яг энэ дэнд бол 1-1 болж байна. За Drop анхтай унсан хоёр баг маань түр баг зэрэг наалаад ямар ч байсан саяны дэнд 1-1 болсноор 12-7 болсон. За double kill Vix-ийг дахиад дан үргэлжилсэн. Нё буцаад ороод ирчихсэн Drop бол анхахгүй. Гэтэ Gyro яг энэ хугацаанд бол алидийн рейсик гээд саний дэнд бол харамсалтай хоол байсан байна. За энэ темплард яг одоо бол Deslator-ны мөнгө 15 дээр Deslator дагар Facebook болон Equal bot. За энэ шуурганаар ч шуугуулж байна даа нё. Энэ тоглолтод үнэхээр сайн тоглолтог үзүүлж байна түүний хувьд 15 минутанд 7-0. За 7 гэдэг маань ерөөхдөө бол Vix гэсэн үг мэдээж. За Drove яг одоогоор Madness Yasha авах. За ямар ч үсэн Yasha бол яг одоо авч байгаа юм байна. За офлайн Bristleback 6 левелтэй тедэрцсэн нэг баатарлог гүйжил байна. За телепорт уншаагүй гэхдээ range бол нэлээд хоол байгаа. Free ерөөхдөө авилгүй гэсэн. Гэхдээ 11 левелтэй Free-ны хувьд нэлээд өндөр левелтэй сайн тоглолт үзүүлж байж болох. XP-г бол ерөөсөө унж байгаа хэдий ч гэсэн авч чадчих байна. За Helm за Yasha 25 гол татчихлаа. За нё за 3 баатар ороод ирсэн Core багаас ерөөхдөө Reflection дараа нэг цогсон гэхдээ